Төгжрөл хэрхэн бий болдог вэ? Зам тээврийн осол автомашины техникийн гэмтлээс бол зогссон. Зам засварын ажил болон автозамын эвдрэл гэмтээс үүдэж хөдөлгөөний төгжрөл саатал бий болдог байна. Галт тэрэгний зорчих хөдөлгөөнөөс болж мөн ойролцоох уулзвар гарцуудад хөдөлгөөний төгжрөл саатал бий болдог байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрм уулзвар нэвтрэх. Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан төгжрөл саатал бий болсон үед жолооч уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсгээс үл хамааран уулзвар руу орохыг хориглоно гэсэн замын хөдөлгөөний дүрм заалттай байна. Таны нэвтрэх уулзварт хөдөлгөөний үргэлжлүүлэх боломжгүй болсон үед та уулзварыг чөлөөтэй байлган бусад хөдөлгөөнд оролцогчдод саадгүй зорчих боломжийг бий болгож байгаа байдал нь хөдөлгөөний соёл юм. Хэрэв та замын хөдөлгөөний дүрмийн тухайн заалтыг зөрчин уулзварлуу нэвтэрснээр тухайн уулзврын нэвтрүүлэх чадварыг алдагдуулж төгжрөл саатлыг бий болгосноор бусад уулзвар гарцуудад хөдөлгөөний ачаал үүсгэж байгааг та бүхэн харж байна. Энэ бүх хөдөлгөөний нөхцөл байдалд цагдаагийн алба хаагчид бие зохицуулт хийж хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулдаг байна. Та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцохыг тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.